Сонгон найрган дургийн 26 дугаар хороонд 5,000 гаруй өрхтэй 18,000 гаруй хүн амтай хотын захад байдаг энэ хороонд амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой нэг ядуу айл өрх олон бий. Тэдний амьдралаа залгуулж байгаа ганц газар нь Улаан Чулуутын ховгийн цэг гэж хэлж болно. Хичээлийн шинжил эхлэх төхөж бараа бүтээгдэхүүнийг нь тэнгэрт хадсан энэ цаг үед сургуулийн насны хүүхдийн хичээлийн бэлтгэлэг хийхэд хүндрэлтэй. Ялангуяа энэ хороонд өрх толгойсон олон хүүхдтэй нэг ядуу өрх олон байна. Эдгээр иргэдийн хүүхдүүдэд дүүргийн зүгээс хичээлийн хэрэгслээр хангаж байна. Анх 2011 онд шинээр үүсгэн байгуулагдахдаа 11 орчим мянган хүн амтай үүсгэн байгуулагдажсэн бол одоо 4 жилийн дараа энэ хороо шинээр суурших хөдөлгөөний үр дүнд өнөөдөр 18,000 гаруй хүн амтай болсон. Өөрөөр хэлбэл энэ нэг хороо Говьсөнбөр аймгийн хүн амаас илүү болсон. Гэсэн атлаа энэ сургууль байхгүй, цэцэрлэг байхгүй, үйлчлэгээний төв байхгүй ийм араасаа бас олон асуудал үүсгэж байгаа. Хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд бөгөөд амжирах төвшин доогуур иргэд рүү илүү хандуулдагаараа онцгой. Өнөөдөр үнэхээр улс орны эдийн засгийн байдал ч гэсэндээ бас энэ улсуудын амжиргаанд бас нөлөөлж байгаа. Ингээд бид манай компани бол одоо жил дараалан сүүлийн 3 жил бол яг сонгон архын дүүргийг бол энэ хүмүүнлэгийн тусламжийнхаа үзүүлэх цэгийг болгож сонгож аваад ажиллаж 26 дугаар хорооны хувьд олон хүн амтай учраас нэг айлаас нэг хүүхдэд хичээлийн хэрэгслийг хүлээлгэн өгч байна. Олон хүүхдэд эрхэлсэн ажилгүй иргэдийн хувьд энэ нь том дэмжлэг тусалцаа болж байгааг эцэгчид хэлж байна. Хүүхдүүд ч шинцэн хичээлийн хэрэгсэлтэй болсондоо баяртай байна. Ер нь бол хичээлийн хэрэгэл авахд энэ тун хэцүү шүү дээ. Амьдралын боломж болцоонд ямар байгаа вэ хүмүүсээ. Тэгээ энэ одоо энэ сонгон харах одоо энэ 26 дугаар хороо бол ер нь үргийн амжиргаа бол ер нь доогуур шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо хичнээн өрх нь одоо тэгээ хүүхдээ сургууль хичээлийн хэрэгслээ бэлж чадахгүй байгаа шүү дээ. Хичнээн айл байгаа. Хичээлийн эргэл мэргэл авахд айгүй хүндрэлтэй айгүй үнэтэй байна. Заах махаар ороход тэгээд одоо нэг хүүхэд маань ч гэсэн ингээд юм өгсөндөө ингээд энэ юу компанид баярлалаа гэдгийг хэлээ. Одоо хичээлийн хэрэгсэл өгж байгаа эгч нартай маш их баярлалаа. Би таадахаас ганц урцаа хичээлээ. Хичээлийн хэрэгсэл цүнх дэвтэр өнгийн цаас харандаа усан бодог шухамгээд хүүхдийн хичээлдээ хэрэглэх зүйл цөм байна. Тус дүүргийн далаад хүүхдүүд энэхүү 9 дугаар сарын 1-нд хичээлдээ явахдаа эцэг ихээр хичээлийн хэрэгслээ бэлдүүлэхэрэг болж байгаамаа. Эцэг эхчүүд ч гэсэн олон хүүхдүүдийнх нь нэгэн ч гэсэн хичээлийн хэрэгслээр хангагдаж байгаад баяртай байна.